2020 оны байдлаар дэлхийн эдийн засгийн формоос гаргадаг гендерийн зөрүүтэй байдлын индексээр Монгол улс 153 орноос 79-р байранд байгаа. Тэгэхээр энэ байранд байгаа хамгийн гол доошо татж байгаа үзүүлэлтүүд юу вэ гэхээр шийдвэр гаргах түвшиндөө эмэгтэйчүүдийн оролцоо болоод эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн оролцоо эдийн засгийн чадвахын ийм үзүүлэлтээр нэлээд бас доогуур байгаа. Тэгэхээр энэ чиглэлд илүү ахиулах үйл ажиллагаа болон зорилтуудыг бид нэр дэвшүүлэх юм шаардлага гарч байгаамаа. За гендерийн эрхтгч байдлыг хангах тухай хууль болон хуулийн хэрэгжүүлэх гендерийн эрхтгч байдлыг хангах үндэсний хөтөлбөрийн 6 дугаар зорилтууд бид шийдвэр гаргах түвшиндээ эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх юм зорилтын хүрээнд тодорхой ажлуудыг 17-аас 21 онд бол төлөвлөсөн байгаа. За энэ хүрээнд бол гендерийн үндэсний хорооноос төрийн бас байгууллагууд олон улсын байгууллагуудтай хамтраад 2016 оны сонгуульд улсын хурлд нэр дэвшиж байгаа эмэгтэйчүүдийг бас шийдвэр гаргах түвшиндээ эмэгтэйчүүдийн оролцоо шаардлагыг олон нийтэд таниулах энэ чиглэлд эмэгтэйчүүдийг дэмжих чиглэлийн тодорхой ажлуудыг бол хийсэн байгаа. Тэгэхээр өнөөдөр 2016 оны байдлаар шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо буюу парламентод сонгогдсон эмэгтэйчүүд 16 оны сонгуулиар хамгийн их буюу 13 эмэгтэй гишүүд нийт нэр квот судал хадгалсан байдлаар нь үзвэл 17.1% бол хангаж байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө хэдий ч хамлалтаа үзүүлэлтчсэн түүхэндээ хамгийн их квотыг бол харуулж байгаа. Тэгэхээр 2020 оны сонгуульд хэдийгээр бид нар энэхүү амжилтыг урагшлуулж чадаагүй ч гэсэн бас өмнөх сонгуулийн энэ амжилтыг бол баттгаж чадсан юм аа. За удахгүй орон нутгийн сонгуул болох гэж байна. За орон нутгийн сонгуул маань аймаг нийслэл иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай шинэ хуулиар зохион байгуулагдана. Тэгэхээр энэ хууль нь бас нэг том дэвшил гарсан болвол аль нэг хүсийн төлөөлөл хамгийн багадаа 20-с доошгүй хувь байх гэсэн хуулийн заалт өрөө маань орж өгснөөрөө онцлог болсон юм аа. 2020 оны 1-р сарын 30-ны өдөр Монгол Улсын их хурлаас аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг батлан гаргасан. Уг хууль 2020 оны 2-р сарын 14-ний өдрөөс эхэлж хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Энэ орон нутгийн сонгуулийн тухай хууль өмнө нь батлагдаж байсан орон нутгийн сонгуулийн хуулиас хэд хэдэн зүйлээрээ онцлогтой. Тухайлах юм бол эрчийн асуудал, сонгуул явуулах цагийн асуудал, за дээр нь гендерийн асуудлыг энэ удаагийн орон нутгийн сонгуулийн тухай хуульд хуульчлан тусгаж өгсөн. Дэлхийн нийтийн сонгуулийн хууль тогтоомжуудад тусгасан шилдэг зохицуултуудыг бид нар энэ орон нутгийн сонгуулийн тухай хуульд авч хэрэглэхийг нэлээд оролдож ажилласан. Миний би тухайн үед хууль зүйн байнгын орны даргаар ажиллаж байхдаа энэ орон нутгийн сонгуулийн тухай хуулийг ажлын хэсгийг ахалж ажиллаж их хурлаар батлуулах энэ ажлыг бас хариуцсан. 2020 оны сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт оруулахдаа 2019 оны сүүлээр энэ хуулийг нь тусад нь олгоод улсын хурлын сонгуулийн тухай хууль, за орон нутгийн сонгуулийн тухай хууль, ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль гэж нэгдүгээр тусад нь болгосон. Хоёрдугаарт анх удаага орон нутгийн сонгуулийн тухай хуулинд гендерийн квоттой болсон. За энэ нь яг ажлын хэсгээр гаргасан манай Амарзай гишүүн, Цогцлмоо гишүүн хоёрын энэ санал маань дэмжигдээд өнөөдөр орон нутгийн сонгуульд эмэгтэйчүүдийн оролцоо ч гэсэндээ маш сайн хангагдж байгаа. 20%-аас доошгүй байна гэдг нь ерөөсөө хамгийн багадаа 20 нэр дэвшигчдийн хамгийн багадаа л эзлэх хувь нь 20%. Тэрнээс дээшээ хэд ч байж болно гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ дээр бол би өөрөө нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, за мөн нийслэлийн засаг даргын нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогчийг хийж өнгөрсөн 4 жил нийслэлийнхаа 10 эмэгтэйтэйгээ нэг баг болж ажилласан. За ингэхэд юу ажиглагдсан бэ гэхээр ерөөсөө энэ ялангуяа нийслэл, сум, дүүрэг, аймаг энэ орон нутгийн түвшинд ерөөсөө эмэгтэйчүүд олноороо сонгогдчихэж энэ аймаг, дүүрэг, сум, хотын энэ асуудлыг олж хардаг. Асуудлыг олж харснараа бид нэр гаргаж тавина, хойноос нь хөөцөлдөн шийдвэр гаргуулах энэ ажлуудыг хийдэг. Сонгуульд нэр дэвшигчдийн дунд аль нэг хүйсийн байвал зохих доод хязгаарыг зааж өгөх буюу квот тогтоох нь эмэгтэй эрэгтэй хүмүүсийн төлөөллийн тэнцвэрт байдлыг хангахад чухал ач холбогдолтой. 2020 оны орон нутгийн сонгуульд 9 нам бие даагчгээд нийтдээ 15,260 хүн нэр дэвшиж байна. Тэдний 31.5% буюу 4,807 эмэгтэй нэр дэвшигчид. Хүн амын 51%-ийг эзэлж буй эмэгтэйчүүдийн дуу хоолойг шийдвэр гаргах төвшөнд нэмэгдүүлэх, аливаа бодлого шийдвэр гаргахад нөлөөлөхүйц байлгах нь хүн дээлтэй хөгжлийн тулгуур билээ. Тиймээс эрэгтэй эмэгтэй хүмүүсээ энэ тэнцүү хөгжилд оролцуулах, хэнийг ч орхигдуулахгүй байх дэлхийн нийтийн ураа зорилтыг төр бодлого шийдвэртэй тусган орон нутгийн сонгуульд эмэгтэйчүүдэд дэмжин ажиллаж, шийдвэр гаргах төвшөнд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, гендерийн тэгш байдлыг нийгмийн бүхэл хүрээнд хангах нөхцөл боломж бүрдсээр байна.